Дэлгэцийн баруун хэсэгт улаан буудаан нэг ширхэг өрийн бүтцийг харууллаа. Хөрөлийн хэсэг, хальсны хэсэг, эндосферм буюу цардуул ихээр агуулсан ийм 3 хэсгээс бүрддэг. За цагаан гурилыг хийхдээ хөврлийн болон хальсын хэсгийг цайруулж, боловсруулан ялган авч цардуул ихээр агуулсан голын хэсгээр хийдэг. За энэ хэсэг нь үрийн 83%-ийг эзэлдэг. Фотосинтезийн процессор ургамал үйлдвэрлэсэн глюкозууд маш олон ширхгээр хоорондоо холбогдсон цардуулыг үүсгэдэг. За цардуул ихээр агуулсан цагаан гурилыг хэрэглэхэд цардуул нь хүний хоол боловсруулах эрхтнүүдээр дамжин глюкоз уулан задарч, цусаар дамжин эд эсүүдэд хүргэгдэн задарч, энергийн их үүсвэр болохоос гадна илүүдэл хэсэг нь элэг болон булчин хэвлийн хэсэгт өөх хэлбэрээр хадгалагддаг. Өөрөөр хэлбэл элэг өөхлөх, таргална гэсэн үг. Биеийн дэх нүүрс ус багассан үед ийхүү хадгалагдаж байгаа өөхийг задлж хэрэглэх боловч байнга цардуулын агуулмж өндөртөө цагаан гурилан бүтээгдэхүүн хэрэглэсээр байвал та таргалзаар байх болно. Өөр нэг муу тал нь цардуул амархан задарч цусанд орох учраас цусан дэх сахарын хэмжээг огцом өсгөж сахарын шижийн өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг. За үүнээс хэрхэн зайлсхийх вэ? За хөврлийн болон хальсын хэсгийг ялгаа авалгүй буудаан өрийг тэр чигээр нь тээрэндээ хийсэн гурилыг бүхэл өрийн гурил гэдэг. Та бүхэн бүхэл өрийн гурил болон үүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаарай. За хальсын хэсгийг бид цайруулаа авч хэвг болгон малдаа өгдгийг та бүхэн мэднэ. За энэ хальсын хэсэгт уураг, эслэгээс гадна хүний биед хэрэгтэй эрдэс минералууд ихээр агуулгдсан байдаг. За бүхэл өрийн гурил болон түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ургамлын эслэг, уургаас гадна эдгээр эрдэс минералуудыг та бүхэн хэрэглэх боломжтой болох нь байна. Эрүүл байцгаая. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.